Өөрийн маань сайтын сурвалжлах баг мэдээлж байна. За сүүлийн үед сонгуулийн сурталчилгаанаас үүдэн халдварын тоо эрс өссөн. За үүнтэй холбогдуулан энэ жилийн баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэх нь буруу гэж одоо нэгэн иргэн манай сайтад хандаж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. За тэгвэл манай сайтын сурвалжлах баг иргэдээс за баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэх нь зөв үү буруу юу энэ талаар тодруулга авлаа. За би Монгол Улсын иргэн хүний хувьд, залуу хүний хувьд энэ одоо Монголын өнөөгийн цаг үе айгүй хүнд хэцүү байна. За өнөөдөр ковидын нөхцөл байдал өдөрт 1600 гарлаа. Өнөөдөр энэ бол маш их тоо. За монголчууд бид дахиад хөл өрөө хүсэхгүй байна. Дахиад бүх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа ямар нэгэн байдлаар хязгаарлахыг хүсэхгүй байна. 2 жил гаруй бидний өөр хүүхдүүд маань хичээл сургуульд явж чадсангүй. Одоо дахиж би ийм зүйлийг дахиж би хүсэхгүй байна. За юу гэхээр одоо өнөөдөр 6 сарын 11 одоогоос 1 сарын дараа улсын баяр наадам болно. За энэ жил цөмөөрөө хэрвээ баяр наадам ингэж хийх юм бол бид хэд маш их зүйлийг алдна. Харин бидэнд онох юм юу ч байхгүй. За би яагаад гэдгийг хэлж өгье. За сая сонгуул бол дууссан. Сонгуулийн энэ жоохон хөдөлгөөнд ногоон бүс байсан 21 аймаг маань бүгд эргээд улаан бүс болсон. Өнөөдөр 21 аймаг бүгд улаан бүс болсон байна. Улаанбаатар хотод 300-аас 400-аас халдварын тохиолдол өнөөдөр 1000 хүрчээд байна. Тэгэхээр бид хэд одоо энэ 7 сарын 11-нд тэмдэглэх баяр наадмаас бүгд татгалзах хэрэгтэй. Үнэхээр баяр наадмаа хий гэж бодох юм бол нэг ч үзэгчгүй өнгөрсөн жилийн шиг хийх хэрэгтэй. Тэгжээж энэ хөл хэрвээ баяр наадам тэмдэглэх юм бол бид хэд мэдэн те Улаанбаатараас хэдэн зуун мянган хүн хөдөө орон нутгийг очиж баяр наадам тэмдэглэдэг. Тэр нь 7 сарын 10-наас 7 сарын 20-д хүртэл үргэлжлэнэ. Тэгээд 7 сарын 20, 8 сарын 15-нд хичээл сургууль орно. 7 сарын 20-д гэхэд Улаанбаатар хот хүссэн үсээгүй маш хүнтэй болно. Бид баяр наадам тэмдэглэх юм бол маш их зүйлийг алднаа. Саяхан энэ өвчлөлөөс болоод урд хөрш Монгол өвчлөлтэй байна гэд хилийн асуудалтай айгүй хойрог хандсан. Одоо хүртэл Монголын хэдэн зуун чингэлэг хил дээр саатуулагдаад монголчууд бараа авч чадахгүй, үйл ажиллагаа хийж чадахгүй байна. Хэрвээ 7 сарын 1-нд 7 сарын сүүлээр өвчлөл дахиад ихсэх юм бол энэ асуудал бүр хүндэрнэ. Одоо эдийн засаг, Монголын эдийн засаг одоо дөнгөж сэгч эхэлж байна. Дөнгөж амар орж эхэлж байна. Одоо энэ дээр нь бид хэд бүх зүйлээс татгалзах хэрэгтэй. Бас нэг зүйлийг уриалхад. За 21 аймаг 330 сум энэ жилийн баяр наадмаас татгалзахыг би хүсэж байна. Та бүхэндээ уриалж байна. Тэгэхгүй яг наадмын тухайн үед халдварын тоо борохгүй яг энэ үеэрээ байх юм бол мэдээж бол бороо. Тухайд энэ вакцины нөлөөл одоо багасаад вакцины тариулсан үр дүн хүрээдэх юм бол харин боломжтой гэж бодож байна. Хэрвээ халдвар буутал одоо энэ баяр наадмаад бүгдийг ингээ хаацсан л дээр авах гэж байна. Одоо ямар ч ихэнх хувь нь одоо вакциндаа орцсон байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ерөөсөө ингээд халдвар ерөөсөө буурахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ хятад вакцин одоо яг тэгэж одоо хүмүүст одоо нэг яг одоо өвчлөлийг бууруулах ямар ч тийм юу байхгүй шүү дээ. Хятад вакцин хийлгэсэн болохоор жоохон тиймэрхүү л гэж. Ер нь бол нэг дэмжихгүй л байгаа л да. Дахиад ингээ халдварын эрсдэл нэмэгдээ тэгээ одоо хичээл орох нь ингээ болмол хойшлогдно гэсэн үг. Тийм болохоор ер нь тэмдэглэхгүй байсан дээр л гэж бодож байна. Буруу л ах гэж бодож байна л да. Харин тий халдвар их байхт чинь. Таны хувьд ер нь вакцины үр дүнгийн тал дээр бас юу гэж харж байгаа вэ? Та вакцинаа хийлгэсэн үү? Би хийлгэсэн 2 дунгаа хийлгэсэн. Ер нь вакцина хийлгэх нь зөв л ах. Тэг хийлгээг учраас л ихтэй дэн л гэж боддог шээ. Тэгэл зөв зохион байгуулалтаа хийчихвэл бас гайгүй л хөдөө. Тэгэл 2 дугаар тундаа ихэнх хүмүүс нь ороод эхэлсэн. Тэгээд 7 сарын дундуураас угаасаа судалгаагаар буурна гэж гарцсан байсан шүү дээ. Тийм ч юм боломжийн бахал гэж бодсон шүү дээ. Үгүй тэрийг одоо яста хэлж мэдэхгүй байна. Одоо энэ тэгш 100 жил мэлгээл яаж байгаа шүү. Би бол мэдгүй хийх л байх гэж бодож байна. Хийх л байх л та. Харин таны хувьд яг зөв яг тэр нэг халдвар хамгаалтын дэглэмийг нэг аюугаа зөв зохион байгуулалтаа аюу өндөр төвшөнд одоо нэг зай хоорондын ингээд одоо гадны жуулчд байх юм уу монголчуудаа яаж үзүүлэх юм яг тэр утгаар нь одоо халдвар хамгаалтын дэглэмийг сайн яах юм бол тэгээд болчихл байх л та. Одоо ер нь бол яг корона бол ер нь яг хажууд байж. Яг одоо яг өдөр хажууд байна. Тийм учраас одоо байнгын ариутгалтай, байнгын масктай, тэгэл байнгын зай барих